Ялангуяа сонгодог урлаг нэг алхам төрүүлж ялахдаг штэ нийгмээсээ. Одоо бид нар хүүхдүүд рүү анхаарахгүй нийгэм маань улам хэцүү болох гэдэг. Сайн байцгаана уу? За миний би өөртөө хамтлагийн ахлагч Пүрв Давг. За мөн Анир Sound Records хувьцаат компани гүйцэтгэх захирал, Анир студийн дууны инженер, Анир Pop Orchestra-ийн гүйцэтгэх захирал гэдэг айгүй олон мэргэжилтэй юм хүн байна. Бид бүхний бас нэг хийж хэрэгжүүлж байгаа зүйл гэвэл хүүхдийн уран бүтээл дээр бид нар маш том акцент өгж нэг хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн Синемата тайлбарт таны мэдхийн хөгжмийн боловсрол болох хөтөлбөр нь маань одоо хэрэгжиж эхэлж байна. Хүүхдүүдийн чинь ингэдэг юм байна л да. Хүчээр нэг юм авч үзүүлчихдэг. Бидний багах чинь тэгдэг байсан шүү дээ. Хүүхэд сонирхгүй хамаагүй очиод үз сургуулаас ингэсэн гэл тэгэл нөгөөх нь очиод нэг дуртай дургүй үздэг гэдэг шиг хүүхдүүд анх тэгэж орж ирнэ. Тэгээ багш нарын загнаал. Одоо тэгээч яач ба та нар одоо тоглолт эхлэх гээд байна штэ нөгөөдгөл нэг ингээл айгүй хэцүү орж ирнэ анхандаа. Тэгээд эхэндээ шуугж эхлэв штэ. Тэгжээснаа дундаасаа нам гүн болоод гараа явахдаа бүр ингээд ертөнц нь өөр болсон байдаг. Нүд нь нэгтсэн байдаг. Бүр нүдэндээ нь харагддаг хүүхдүүд юм. Нүд чи өөрөө хүний сэтгэлийн тал штэ. Тэгээд ингээд яриа авна. Хоо ёстой би бүр анх удаа ийм тоглолт үзэж байна. Би нөгөө анх төсөөлөхдөө сонгодог оркестр те нөгөө уйтгартай сонгодог оркестр хурж тоглох юм байна гэж боддог байсан чинь бүр эн чинь бүр өөр ертөнц байна. Хэрэг сонирхолтой байлаа. Бидний үздэг Google-тэй киноны хөгжмийн хүртэл яг одоо бид нар анимыг үздэг. Тэр анимийн хөгжим бид нар ингээд амдаар нь сонсоод тэгээ энэ өдрөдаачих нь ямар гоё юм. Яг хөгжимчд чи ямар гоё байдаг юм бэ. Тэгээд ингээд ядрах байх гэсэн ерөөсөө ядарсангүй. Тэгээд артлын нөгөө нэг дөрсний өгүүлэмж байгаа шүү дээ. Тэр дөрсний өгүүлэмж ямар гоё юм бэ. Бүр ингээд бид нар ингээд дундаасаа ингээд дотор нь ингээд автаад гарч ирлээ. Амар гоё. Манай тоглолтыг нэг сэтгэл судлаач Эрдэнэбаатар гээд мундаг сэтгэл судлаач сэтгэл зүйч хүн хуржиж үзсэн л дээ. Зорин хуржиж үзсэн. Тэгээд сэтгэл судлал, сэтгэл зүй гэдэг нь өөрөө маш том шинжилгээ ухаан. Хөгжмөөр хүний сэтгэл зүйг засах. Хөгжмөөр хүнд тайвшрал өгөх. Хөгжмөөр засал хийх гэдэг бас тийм том шинжилгээ ухаан байдаг юм билээ. Тэр яг хөгжмийн засал яг энэ дотор явагдаад байна гэдэг зүйлүүдийг биднэрт хэлсэн л дээ. Хүүхдүүдийн болоод эцэг хүүхэд далд ухамсарт ингээд суучдаг юм байна. Тухайн моментод хүүхэд анзаардаггүй ч гэсэн далд ухамсарт нь суудсан байдаг. Тэгээд магадгүй тэр нөгөө нэг далд ухамсараараа тухайн хүүхэд маань цаад инстинктээрээ нөгөө хөгжмөөрөө дамжуулаад боловсрал олцсон. Тэгээд соёлыг аваад хэвсцэн учраас дараа нь кино театрт ороод үзэнгүүт би энэ кино театрт ингэж соёлтой байх хэвээр. Би бусд төвөг очруулахгүй тул би утасныхаа дууг хаах хэвээр. Би нөгөө яшаачдаг тоглоом чипс мипсийг би идэхгүй байх хэвээр. Гэдэг зүйлүүдийг бид нар нөгөө нэг хөтөлбөр дээрээ хэрэгжүүлдэг учраас дараагийн хүүхэд чинь инстинктээрээ өөр кино театр тийм өөр юм үзэнгүүт ингээд нөгөө найзуудтай нөлөөлж эхлэх юм шүү дээ. Улам хүнд болно. Одоо бид нар кинон дээр гардаг байсан зүйлүүдийг бид нар одоо бодит амьдрал дээр харж штэ. Аим шиг байхгүй юу? Урлагийн үнэ бол бид нар бүр айгүй хэмзэг хүлээж авч байгаа. Тэр ч утгаараа бид нар энэ хөтөлбөрийг одоо цаашаага улам сайн төвлөржүүлээд маш олон хүүхдүүдэд хүргэхийн төлөө зорино. Энийг магадгүй төр засаг маань манай соёлын ам, манай нийслэлийн маань хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээнд дээр ч жоохон анхаарал өгөөч. Дэмжиж өгөөч. Одоо дэмжиж өгөх гэдэг нь бодлогын түвшинд дэмжиж өгөөч. Бид нар зүгээр энэгээр арилжааны тоглолт хийгээд мөнгө олохоосоо илүү за магадгүй та хэд маань задлал үзээрэй. Амархан шүү дээ. Тусаар тогтнолын ордон дээр хэдэн суудлын байдгийг хэдээр зарагдаж байгаа нийт ашиг нь хэдий. Тэгээд төрөөс мөрөөс одоо уран бүтээлчлийн зардал ингээд айгүй амархан. Энэ бол ерөөсөө нийгмийн сайн сайхны хүрээнд хүүхдийн төлөө хүүхдийн боловсролын төлөө. За энэ удаад бид Синемата тайлбарт таны мэдхийн хүүхдийн хөгжмийн боловсрол зориулсан тоглолт маань 9 сарын 27-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд
15 цаг 18 цагуудаас 2 удаа тоглогдно. Хөгжим хүүхдийн боловсролт тайлбарт танин мэдхийн тоглолтыг та бүхэн өргөнөөр хөрөлцөн ирж үзээрэй. Хүүхэд болгоны нүдэнд баяр хөөр аз жаргал дандаа цалгиж, дандаа гоё бэлгэж явах болтугай гэж ярив дөө.